Бүгдээ хэлээд яриад явхад ер нь одоо яаж вэ? Энэ үг нь тэр хүмүүст яг очиж чадж гэнэ үгүй юу бас? Энэ дээр ямар бодолтой вэ та? За энэ дээр бол энэ чи ерөөс яг орох газараа очтгүй юм. Энэ чи ерөөс дээр үеийн тэр өнөө захиргаалтын үед л захиргаалтын үед л өнөө шин даргач ширэнхэн холдосыг үлдээрээ гэдэг шин халаадаа ширэнхэн үтэлгээ үтээгээрээ гэдэг тэр нь шиг л ерөөсөө өнөөдөр сай дарга нар гэж байгаа. Хоны алаараа. Ерөөсөө. Тий, хоны алаараа. Тийм бэлдээрээ. Тийм бууд бэлдээрээ. Тэднийхэр орно. Ерөөсөө тийм янgatаар орно. Одоо нэг доктор малчин гэдэг юм өгдөг болцсон тийм цол. За. Тэгээд тэр докторын орно тэр мянгатын орно тэгээд ерөөсөө тэр ирэх гэж байгаа. За чи тэр торгон дээлээ өмсөөрэй. За чи тэр хотон тэр торгон дээлтийг хуцсан нарын тэр шаруудтай хотон торгон дээлээ өмсөн мөнгөн бүсэлсэн хотны онгоц малтаа тийм юм гэж байхгүй. Тийм малчин гэж амьдрал гэж. Тэгэхээр яг л бодит амьдралаар нь хөдөөний амьдралыг ерөөсөө бодит амьдралаар нь ордгоо. Шүү дээ. Хөдөөний амьдралыг ерөөсөө мэдэх. Хотынхны доотл ядуу гэж манай хөдөөний доотолч тийм ядуу болсон шүү. Тийм улсаа ерөөсөө. Тэгэхээр дээгүүр нь алхаад доотлоо мэдхгүй. Яста уулныхан гэдгийг хайчаал дээгүүр нь тэр 1000 цангад улсын авраг тэр улсын авраг малчин гэдэг бол зөвлөлт өөрийнхөө хөдөлмөрөөр явж байгаа чинь сайн. Тэрний доотлох улсаар үзүүлж. Амьдралын хэмжээ. Тийм үзүүлсэн юм чинь доотлоо үзүүлж байна шүү дээ. Энийг бол бас дээш нь хэлж ярих хэрэгтэй. Тэрийг үзүүлж. Одоо ерөөсөө энэ засаг дарганаж аль намын өдөрлөг төрийн сумын төрийн талхад байна. Нөгөө төл тэднийхэр орлоо. Ингээд түгээд сорцлоо. Чи очиж юмаа бэлчээ. Дээлээ өмсч. Торгон дээлээ өмс. За тав дараг тарай өөтөг хоолоор бэлдээ. Ерөөсөө чи захиргатлын үе байсан. Ерөөс яг тэр нэг муухай бухсан эдэн бэн салаагүй тийм ээ. Өнөөдрийг хүртэл. Яг өнөө. Тэрнээс үл малчин болгон тийм биш шүү дээ. Тийм. Малчин болгон хүний амьдрал сайн биш. Тэр чинь сайхан залуу малчтар оруулахгүй тийм ээ. Сайхан залуу малчтар малчин би мууч болчин би тэр чинь. Залуу малчтар оруулаа. Залуу малчтаа яа дэмчүү яамаараа нэмэрэн явуулдаг. Залуу малчтар оруулаад юу хэрэгтэйг сонсохгүй. Тэгээд бодлоо нэг одоо төрцгөөс яаж байгаа нэг үл ерөөсөө нийгмийн даатгалын шимтгэлийн төлөлт 50% төлж байгаа. Гэхдээ тэрүүгээр малчин хүний амьдрал дээшлэх гэж байхгүй. Ганцхан малчин хүний амьдралыг хөдөө татах юм. Түүхэд үтгэхэд хүн асар өндөр дөрөв ноос хаалгамжтай тийм орлоготой. Тэгээд залуу цагаан чунгаад нэг будаа гурилах нь хідэн цаасны юм гэдэг. Хийгээд цавааруулаад энэ хаалгамж гэдэг бол ерөөсөө хэрэг. Тэр бол шаардлагагүй тийм ээ. Яг энэ хаалгамж авчих. Энийг бодиулмаар. Энэ ерөөс ямар ч чадвар хүнд бол. Одоо би будаа гурлаа олонтойгоо зүтгэлгүй бол. Яг үнэ. Одоо нэг ядуу өрөх гэж нэг баахан гурлуудаа таар ийм идэвхтэй ерөөс хэрэг. Тэгээд тийм сайн юм бол энэ дээдлийнхнийгаа авцрал тэр нэг ядуучулаар оруулаач. Нэг ядуу хөдөөний малчин гэж ямар байдгийг ингээ тэрийг тэр телевизээр гадаа тодорхойлж чадахгүй. Тэр чинь бараг 500 хонтой хөнж өнөдөр нэг ядуу болсон нэг ядуугийн гурлуудаагийн тусалж аваа явж л. Тэр бол яг нүдээ олохгүйсэн шаа. За бас тийм. Нүдийг олоод өгдөг бол бас олохгүй юм бол зүтгүүн байгаа тийм.